Шинэ оны мэнд хүргэе үзэгчдээ хүчрхэг эмэгтэйчүүд нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. Тэгэхээр өнөөдрийн манай баярын дугаарт Казахстан улсын гавьяа тамирчин Рио 2016 зуны олимпийн хүрэл медальт гал бадрахын утган цэцэн өргөцсөн байгаа. Манай урилгыг хүлээн авч манай студид хүрэлцээрсэн танд баярлалаа. Тань шинэ оны мэнд хүргэе. За баярлалаа. Тэгээд намайг нэвтрүүлэгтээ урьж оролцуулж байгаа та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд үзэж байгаа хүмүүстээ ч гэсэн шинэ оны мэнд хүргэе. За. Тэгэхээр одоо 2016 одоо өнгөрч байна. 2017 он тун удахгүй гарах гэж байна. Тэгэхээр таны хувьд одоо 2016 хэр ямар жил байна? Миний хувьд таныг маш их ол зомогтой, маш их амжилттай энэ жил байсан гэж төвөж байгаа. За миний хувьд 2016 он бол маш их ээдрэгтэй بود маш амжилттай жил байсан. Тэгээд олимпийн ирэхээ яг жилийн өмнө олимпийн ирэх байтугад ямар ч рейтинггүй ямар ч ранкгүй бүх зүйлээ тгээс эхэлж исэн. Тэгээд энэ 16 онд одоо бүх зүйлийг эхнээс нь эхлээд амжилттай одоо ингээ өргөжлүүлж явж байгаа маш их баяртай байна. Тэгээд 2016 онд олимпийн ирэхээ авсан, олимпиад оролцсон, олимпиас медаль авсан. Тэгээд оролцсон 15 тэмцээнээс 14 медаль хүртсэн байгаа. Сүүлийн тэмцээндээ 5 дугаар хайранд орсон. Тэгээд ерөнхийдөө маш амжилттай жил болж өнгөрч байна. Тэгээд эх жил маань ч гэсэн энэс илүү их амжилт гарах байх гэж бодож байна. Тэгэхээр манай хүчрхэг эмэгтэйчүүд нэвтрүүлэгт маань одоо салбар бүртээ амжилттай ажиллаж яваад тийм хүчрхэг дайчин эмэгтэйчүүд маань өргөдөө оролцдог байгаа. Таны хувьд бол спортын салбарын төлөөлөл болгож таныг урьсан байгаа. Тэгэхээр таны одоо спортын гараа анх хэрхэн эхэлж байсан түүхээ бас эргэнсэхэй. За би жудо бөхөр 2008 оноос эхлэн хичээлсэн байгаа. Тэгээ өмнө ямар нэгэн спортоор хичээлж байгаагүй. Тэгээ гинтл одоо найзтайгаа хамт жудо бүхийн секцэнд ороод тэгээд ер нь дуртай болоод яг энэ спорт л надад тоглох юм шиг санагдаад тэгээд ягаад ч өмнө нь өөр спортоор хичээлээг өрнөс энэ спортод татагтаад одоо өдийг болтол хичээлж байгаа. Тэгээд цаашдаа ч гэсэн илүү их одоо хөдөлмөрлөд хичээлэх болно. Тэгээд энэ спорт бол маш сайхан спорт, хичүүдэгтэй спорт л та хүний хөндлөх, хүмүүжих бүх зүйлийг энэ спортоос авч болдгоор маш давуу талтай. Ер нь энэ спортод ороход гэр бүлийнхний зүгээс хэрэг хүлээж авч ирсэн юм. Хиндээ бол эмэгтэй хөлт байлдан гэхээр ээж жоохон дургуутдаг гэсэн. Тэгээд бол анханасаа их хэмжээний бэлтгэл төрүүлж өгнө. Өнөөдөр миний ах ямар их сурсан гэж орой болгон сурсан мэхээ аавдаа үзүүлээл. Тэгдсэн тэгээд маань их дэмждэг байсан да. Тэгээд сүүлдээ нэг өөрөө бэлтгэлтэй дуртай болоод тэмцээс медаль аваад ирсэн чи ээж маань бас их дэмжээд миний хүн бас болох юм байна шүү. Ингээр хичээллээд амжилт гаргах одоо боломж нөөц байгаа юм шиг миний охин гээд маш их дэмждэг болсон. Танай одон дээр нь харилцдаг хүн би бүхий одон. Манай одон дээр бүхий одон байхгүй. За таны анхны тэмцээн ямар тэмцээн байсан бэ? Тэр тэмцээн дээр нь амжилт гаргаж яваа. За хамгийн анхны тэмцээн гэх юм бол би 7 хоног бэлтгэл хийгээд тэгээд Монгол улсын өсвөрийн улсын авахд оролцож байсан, дарахад болж байсан. Тэгээд тэр тэмцээнд одоогийн 70 кг барилдаг Цэндой шиг наран жаргал гээд охинтой барилж байсан. Тэр маань 44 кг барилж байсан. Одоо 70 кг барилддаг болсон. Тэгээд би 48 кг барилдаж байгаа. Тэгээд наран жаргалтад хамгийн ихний тэмцээн дээр яалагдчихсан. Олон улсын тэмцээнд анх хэрхэн оролцож явах боломж нэгдэж байсан бэ? Олон улсын тэмцээнд 2011 онд хамгийн анх орсон. Хонконгод нэг олон улсын тэмцээн болдог 3 сар болгон жил болгоно. Тэр тэмцээнд одоо инкватор агш маань яваад одоо ингээ олон улсын тэмцээнд оролцоод үзээ тэгэж хамт хэрэгтэй уран зориг орно чи ингээ гадаадын хүчүүд ямар барилддаг юм бэ? Тэмцээн орлоо яаж болдго юм бэ гэдгийг үзээ дөр миний охин гээд намайг явуулж исэн. Ер нь тэв дэлхийд тийм их орныхоо нэрийг ингээ гаргаад барилдаа тавьж явах тэр сэтгэл мэдээж өндөр байдаг үз. Тэрийг бол одоо тамирчтай сүрхийнч мэдрэхээргүй тийм гоё мэдрэмж байдаг. Тэр үед одоо үгээр бас илэрхийлэхээ аргагүй. Тэмцээн дууссан ч гэсэн ингээ эргээд ингээ тэмцээнээр бодоход ахаал огшоол. Ахаал яг тэр үедээ очихлоор айгүй тийм гоё мэдрэмж авдаг. Ингээ хинч одоо тамирчтай сүрхийнч тэр мэдрэмжийг бол авч чадахгүй байх гэж би боддог. Тэгэхээр тамирчин хүнд бас тэгээ мартагдчихгүй ялалт гэж байдаг бах тий. Таны хувьд ер нь яг энэ 2008 оноос хойш хичээлж байгаа энэ хугацаанд ер нь яг хамгийн сэтгэлд хоногсон тэмцээн тэр ялалт яг ямар тэмцээн байсан бэ? Миний хувьд хамгийн мэдээж Риогийн олимпийн хүрэл медалийн төлөв барилдан байгаа. Гэхдээ миний хувьд бол 2016 оны Парисын их дуулгын тэмцээний
2 дугаар тойргийн байралтай миний хувьд маш одоо мартагдахааргүй тийм байралтай. Жоддаг тэр үед ингээд би аягүй шийтцэн. Юунаас ч яахгүй ингээд тэр үед ингээд бүр өөрийг ингээд орчлонгоос таслаад ингээд төлөвлөж чадсан. Яг төлөвлөснийхэн дагуу ингээд байралдаад яг өөрийнх нь бодсноор байрлаж чадсан. Тэгээд ялалт авсан байд. Одоо сая Риогийн олимпиад натам төрөл авсан Кондами гэдэг Япон улсын бүхийг яасан байгаа. Тэр ялалт бол хамгийн мартагдахааргүй ялалт. Тэгэхээр 2016 оны зүүн бас монголчуудыг бас баярлуулсан, хөшөөсөн энэ барилдаа нэг бол өөрөө хийж хүрэл медалийг хүртсэн байгаа тийм ээ. Тухайн үед одоо юу бодогдож байсан тийм ээ. Тухайн үеийн барилдаануудын ерөнхийдөө бол бэлтгэлээ бол маш сайн хийсэн байсан. Миний хувьд хамгийн том зорилго, миний хувьд хэлбэл тамирчны хамгийн том зорилго мөрөөдөл бол олимпиад оролцож Цэнхлийн манлагаас медаль авах байдаг. Тэгээд тийм учраас бэлтгэлээ маш сайн базаасан байсан. Тэгээд ерөнхийдөө бэлтгэлээ базаасан учраас сэтгэл зүйн өндөр би энийг яална, би энийг илүү гэдгийг ингээд өөртөө өдөр болгоо ойлгуулад багш маань хүртэл миний охин чи илүү шүү дээ. Энэ хүмүүсээс илүү бэлтгэл хийж байгаа учраас медаль аавна гэдэг. Тиймээс учраас тэмцээнүүдийн барилдааны хувьд гэвэл хамгийн ихний барилдаа маш хүндээсэн. Тэгээд ерөнхийдөө бусад хүмүүсийн болохоор одоо тэр тэрнтэй дэдвээ төрхтөр барилна гэдэг ерөнхийдөө мэдчихсэн учраас бэлтгэлтэй төлөвлөгөөтэй байсан. Тэгээд хүрэл медалийг авсныхаа дараа ингээд уйлал өөрөө ирэхгүй ингээд нулимс шууд асгараад багш маань ч бас уйлал тэгэл нэг л итгэчихгүй яг зүүрчиг ингээд өөрхөн хүссэн юмдаа ингээд хүрчиж байгаа мó би одоо ингээд хүрчлээ гэж үгээл яг л зүүрчиг байсан. Тэгэл унтаж босч ирээд хүртэл ахаал яг зүүдэлсэн юм шиг байгаа даа гэдэг аюу тийм сонирн байсан. Тэгээ одоо бол тэгээд дараагийн зорилго руугаа одоо явж байна. Тэгэхээр олимпиас медаль авах гэдэг нь тамирчин хүн олон жилийнхаа нэр хөдөлмөрийг тийм бараг үнэлүүлж ийн гэсэн үг шүү дээ тийм ээ. Тэгэхээр цаашдын зорилго мэдээж Токиогийн олимп байгаа. Тэрнээс нь 3 дэлхийн аварга байгаа. Тэгээд олимпийн медаль авсан. Одоо тэгэхээр дэлхийн аваргын медаль авах зорилго, ойрын зорилго. Тэгэхээр олон улсын жудогийн холбооноос өөрөвт нь бас 2016 оны шилдэг жудочоор нэрлсэн байсан тийм ээ. За тэр болохоор нөгөө богинохын хугацаанд маш их амжилт гаргасан гэдэг үзүүлэлтээр шилдэг жудоч гэж тодорхойлсон юм шиг байлаа. Тэгээд 2016 оны 2 сарын 6-наас эхлээд Парисын Гранд Сламаас эхлээд би одоо 15 тэмцээнд оролцсон. Тэгээд ерөнхийдөө сая хамгийн сүүлийн тэмцээндээ 5 дугаар байранд ороо бусад бүх тэмцээнд медаль авсан. Олимпийн ирэх авах боломжгүй байсан байж одоо олимпийн ирэх аваад медаль хүртсэн болохоор тэрийг одоо үнэлээд шилдэг жудоч гэсэн тодорхойлол гаргасан болов уу гэж бодож байгаа миний хувьд. Тэгэхээр эмэгтэй хүн бас спортоор их спортоор хичээлэн гэдэг мэдээж хүнд тийм ээ. Ер нь тамирчин байхын сайхан юм бэ? Тамирчин байхын сайхан гэдэг хөл ингээд маш том зорилго өмнөө тавиад тэрнийхэн төлөө ингээд тууштай тэнцээд твчээд юм бүхний ингээд даван туулах чадвартай болдог. Тамирчин байхын хамгийн сайхан зүйл бол мэдээж амжилт гаргаад алтан медалийн давтсан дээр зогсоод би энэ бүхнийг одоо ингээд хийж чадлаа шүү, бүтээж чадлаа шүү. Энээс илүү зүйлийг би хийж чадах юм биш үү гэдэг ийм маш их итгэл өөртөө ингээд оруулаад хүн хичээвэл болдгийм байна гэдэг ингээд бусад хүмүүс бас харуулж байгаа даа. Бусад хүмүүс ч гэсэн спортоор хичээлээсээ бусад хүмүүс ч гэсэн ингээд тэмцээсээ хүсэл мөрөөдлийн төлөө зүгээр суухгүй тэнцээсээ гэсэн одоо ингээд хүмүүст үлгэр дуурайл бас үзүүлж байгаа юм болов гэдгийрээ. Тэгвэл хэцүү нь юу вэ? Хэцүү зүйл мэдээж байлгүй яах вэ? Шантрах үе байна. Гэтэ маш том зорилго өмнөө тавьсан байгаа учраас тэрнийхэн төлөө бол юу ч тохиолдсон нэг даваа туулнаа гэсэн тийм хатуужилтай байдаг. Хэцүү зүйл бол маш их байлгүй яах вэ? Чи хасгаас хөцүүлэл хоол ундаа барина. Зүгээр ингийн хүмүүс шиг ингээ хүснээ идэж чадахгүй. Хүснээрээ амарч чадахгүй, хүссэн зүйлээ ихгүй залуу наснда. Зөвхөн бэлтгэл хийх ёстой, амрах ёстой. Ингээд ямар ч одоо тийм чөлөө цаг байхгүй. Зөвхөн л бэлтгэлээ хийн гэсэн. Тийм. Тэр сая бас хэллээ шантарч исэн үе байсан гэдэг тийм ээ. Хамгийн их шантарч исэн үе хизээ байв. Шантарч исэн өөртөө ингээ маш ихтгэлтэй ингээ би ялан дийлнэ гэсэн ирнэсээ тэмцээндээ ороод ялагдах ч юм уу. Өөрөөсөө болоод алдаа гаргах. Тийм байдлаасаа болоод шантарч исэн. Би ингээ хичээгээд тах чи яагаад ингээ болдгүй юм бэ гэд тийм бодлоос олж нэг шантарч исэн. Гэтэ бол хүн хичээвэл ер нь болно. Эзэн хичээвэл заяа хичээн гэж асуух байдаг шүү дээ.
бүхий спортыг ер нь та сонгоогүйсэн мөлий дээ. Ямар мэрэгчлээ, ямар ажил хийсэн юм хүн байх байсан бол энийг ер нь бодож үзчихсэн үү? Спортоо хичээлээ гэсэн бол ямар ч гэсэн тэгээд ээжигээд байгаа л нэгтлэн ч юм уу тийм эдийн засгийн ажилтай л болох байсан баг та. Тэр чиглэлээрээ сургуулаа төгссөн. Тэр нь бол таны одоо нэг спортод энэ амжилт гаргаад явж байгааг та ер нь юутай холбодог вэ? Мэдээж хамгийн одоо чухал нь бол мэдээж багш маань яг ингээд хэрэгтэй зөв одоо бэлтгэлийг надад хийлгээ. Зөвхөн надад өөрөөсөн бэлтгэлийг манай багш хийлгдэг. Өөр хинч одоо миний бэлтгэлтэй давтагдсан тийм бэлтгэл байдгүй. Миний бүх одоо өдөр тутмын бэлтгэл 40 жилийн ингээд бэлтгэлийн төлөвлөгөөг маань гаргаад авсан. За чи ийм бэлтгэл хийх ёстой шүү. Чиний булчин чи ийм, чиний бие хаа чи ийм, чиний өндөр чи юм учраас чи ийм хийх ёстой. Ийм бэлтгэлийг хийх ёстой. Тэгээд бүх зүйлийг ингээд надад зориулж одоо төлөвлөгөө гаргаж бэлтгэл хийлгдэг. Энэний үр дүнд бол би яг өөртөө хэрэгтэй зөв дасгалаа хийсний үр дүнд одоо амжилт гаргаж байгаа. Тэгэхээр хоёлоо бас бага нас руу эргэж оръё. Тэр таны бага нас хаана өнгөрч ирсэн бэ? Тэр бага насны дурсамжтай үе бас яг энэ дурсвал Бага нас гэдэг би Улаанбаатарт төрсөн 1992 онд. Тэгээд багтаа бол нэг тийм тамирчин болохоор хинч харсан нам ингээд тамирчин болохоор хөөхт гэж бодохоор тийм хөөхтэйсэн даруухан тийм нэг удаан хөдөлгөөнтэй. Ээл нэг 50 юм ингээд айгүй ингээд жоо хөвчингээ хурд өглөөл нэг авахсны авдаг ерөөс тэхгүй ах уу байх уу гэх нэг юм тийм бодсон. Тэгээд айгүй тийм нэг 50 хөөхтэйсэн. Тэгээд айлын том би 2 дүүтэй. Тэгээд эмэгтэй дүү маань бас жудо бөхөр одоо хичээлдэг 44 кг байрладаг. Тэгээд ерөнхийдөө спортоор хичээлнэ гэж ер нь бодож байгаагүй. Тэгээд хичээлдээ ер нь их дуртай байсан. Хичээл ээж ингээ би өвтөр хичээллээс өнөөдөр амарч гэхээр уйлал хичээлдээ явна би гээл уйлал тийм байсан. Тэгээд спортоор хичээснээс хойш ер нь их өөр болсон. Бүх юм өөр болсон. Хүнтэй харьцах хандлага тэгээд одоо ямар нэгэн ажилд хийх одоо үйлээс маш ингээ бодолтой зөв шийдвэр гаргах чадвартай болсон. 10 жилийн сургуулийг төгссөн. 10 жилийн 13 дугаар дунд сургуулийг төгсөжсэн. Тэгээ манай багш маань бас 13 дугаар сургуулийг төгсөжсэн. Тэгэхээр 2008 онд чи хэдэн настайгаас орсон уу? 16. 16 настайгаас эхлээд өдийг хүртэл спортод шантарлага үзүүлж яваа тийм ээ. Тэгэхээр одоо хоёлаа эмэгтэйчүүд тал руугаа жоохон яриагаа өрнүүлээ. Тэгэхээр ер нь манай нэвтрүүл бол хүчрхэг эмэгтэйчүүд гэх нэвтрүүл байгаа. Тэгэхээр яг өөр шиг чинь одоо ингээ спортод ингээ хичээллээ тийм ээ. Ингээд амжилт гаргая гэсэн маш олон эмэгтэйчүүд байгаа. Тэр хүмүүстээ бас туршлагаасаа хуваалцаа тийм зөвлөвөл яг ямар байвал энэ амжилтанд хүрэх юм тийм ээ. Хүн ер нь зоригтой л өмж байх хэрэгтэй гэж би боддог. Хүн хүсэл мөрөөдөл одоо ингэ зориг болгоо тэрнийхэн төлөө тэмцэж чадах юм бол тэрэндээ хүрнэ алхамаар хизээ нэгэн цаг заавал хүрнэ гэж хэлмээрэн. Тэгээд эмэгтэй хүн ер нь бол эрэгтэй хүнээс илүү хатуужилтай төвчээртэй байдаг шүү дээ. Өгдөө зовсон ч тэрийг ингэ тоохгүй төвчээл юу ч бас ингэ инээгээд явах чадвартай. Тийм учраас эмэгтэй хүн ер нь эрэгтэй хүнээс илүү амжилт гаргах нь маш илбэг. Ерөнхийдөө ингэ судалгаа гарч ирсэн юм тийм ээ тийм лээ. Тэгэхээр Монгол эмэгтэй хүн ялангуяа илүү хатуужилтай төвчээртэй гэж боддог шүү дээ. Бид нар ингээл Европ эмэгтэй хүмүүстэй ингээд барилдахаар тэр хүмүүсийн хувьд ингээ айгүй тийм хурдтай ч юм уу тийм. Тэгээд тэнгуүтээ Аз хүмүүстэй ингээ барилдахаар тэр хүмүүсийн хувьд юм хатуу бэртэ нэг Европ хуу тийм холимог ерөнхийдөө тийм чанартай давуу талтай. Европ хүчүүд гэснээс ер нь одоо энэ тэмцээнүүдэд тийм ээ яг өөрт нөгөө барилдаанд тардаг бүх гэж байдаг шүү дээ. Тийм бүхээр нь аль улсын тамирчин байдаг. Ер нь хамгийн барилдахад хэцүү улсын тамирчин аль улсын тамирчин байдаг вэ? Ер нь бол хичнээн сайн мэсэн ч барилдаанд таардаг хүн гэж байдаг. Миний хувьд бол сая Риогийн олимпиад хамгийн ихний тойрогт ерөөсөй барилдаанд таардаг бүхтэйг өмнө 2 шуудаа яалтсан бүхтэйг ихний тойрогтой шууд таарсан. Тэр бүхтэрөө би яалтсан бол шууд тэмцээнээ дуусгаар байсан. Тэгээд суглаа тэр бүхтэйг таараасаа гэлгсэн чи яг тэр бүхтэйгээ таарсан тий. Тэгээд барилдаанд дөнгөж эхлэнгүүт базарын үнэлгээ алдаад. За одоо ингээл хожигдсан юм байна гээл босчил. За одоо л би өстө хамаг байдгаа гарахгүй миний хөдөлгөөн миний багшийн бүх зүйл дуусна шүү гэсэн байдлаар би барилдаа тэр өрсөлдөгч анх удаага яалтж чадсан байгаа. Тэгэхээр барилдаанд таардаг бүх гэдэг юм бол одоо бол жудо бүх маань дэлхийн нийтээр хөгжсөн хамгийн өндөр түвшинд хөгжсөн бүх оронд хөгжсөн спортын тоонд ордог. Тэгэхээр миний хувьд би солгоо талтай барилддаг. Тэгээд баруун хүмүүстэй барилдах надад арай хөвтэйхэн байдаг.
солгоо хүмүүстэй барилдах жоохон барилдаанд харддаг хэцүү. Би жиндээ хамгийн жижиг нь. Тэгээд өндөр солгоонтой барилдах жоохон хэцүү байдаг та. Тамирчин хүмүүс чинь нэг тархам их гэж байдаг шүү дээ. Тэр мэх чинь хийн зааж гэсэн ямар мэхтэй. Миний дархан мэх гэх юм бол тэрч идэх мордох гэд хоёр мэх байдаг. Тэгээд ерөнхийдөө тэр мөхийг эмэгтэй хүмүүс ер нь хийдгүү. Гэхдээ би одоо ах нартайгаа их барилддаг. Одоо энэ 60 кг ах нартайгаа үндэсний нэг бүхөө ингэ зоолгоод ерөнхийдөө эмэгтэй хүмүүс дандаа тийм хоёр барьцтай барилддаг. Миний хувьд болохоор би дам жоохон үндэсний бүх маягаар жоохон лав зоолгооноос барилддаг. Тийм болохоор гэж барилдаг эмэгтэй хүн ховор учраас бусад орны тамирчид миний барилдан маш эвгүй байд юм шиг байна. Тийм давуу тал маань бол тэр л. Монголчууд бас бүхий орон гэж нэрлэдэг шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр энэ бөхөр барилдах хэрэгтэй хүн байдаг бах тий. Тий. Тэгээд мэхний маш баялаг орно шүү дээ. Би үндэсний бүхний мэхийг одоо ингээд жодо гэхэд ингээ хослуулж хийхэд ингээ гадаадын тамирч гайхдаг ямар мэх хийч вэ, юу хийч вэ гэдэг айгүй гайхдаг, судалдаг. Одоо тэгээд юм хүчтэй учраас бидний бичлэгийг тэмцээний одоо бүх бичлэгийг ингээ үзээд судлаад ийм хийсэн байх шүү гэд бидний одоо үндэсний бүх юм хийх хүртэл одоо гадаадын тамирчид маш их сүлээд сурж байгаа. Тэгэхээр ер нь тамирчин байхад бас тулгамдсан асуудал бас байдаг тийм ээ. Тэмцээн уралдаанд явхад зардал мөнгөөс өсдөг тийм ээ. Тэглгүй яг мэдээж тэмцээнд явахын тулд амжилт гаргахын тулд гадаад руу тэмцээнд явах шаардлагатай. Тэгээд тийм болон ингээ зардал мөнгөө өөрөөсөө гаргаад явах боломжгүй. Маш олон тамирчид энэ мөнгөөр хичээлж байгаа учраас бүх тамирчдын зардал бас уус гаргаад авах боломжгүй байдаг. Жоон зардал мөнгөний тал дээр асуудалтай, витамин уурны тал дээр асуудалтай байдаг. Жоон өндөрлөлтэй. Тэгээд маш олон тамирчид хичээлж байгаа. Өдөр болгон 2 бэлтгэл хийдэг. Учраас витамин уух шаардлагатай. Тэгээ байнга байрдаг учраас ингээ холоос ирж байгаа хүмүүс байна. Зардал унааны мөнгө гэдэг ер нь бас мөнгөний асуудлаас их тулгамддаг. Тэрнээсээ болоод бас амжилт гаргаж чадаагүй хүмүүс бас байдаг. Тий. Тэрнээсээ болоод одоо спортоо хайсан хүмүүс бол маш их байдаг. Ер нь өдөрт хэдэн цаг бэлтгэл хийдгийг, ер нь эмэгтэй хүн маш олон цагаар бэлтгэл хийх нэг бас мэдээж хүнд байх л та. Миний хувьд болохоор би өглөө 8-аас 11 хүртэл тэгээ орой 4-өөс 7 хүртэл гээд 6-7 цаг бэлтгэл хийдэг байгаа. Тэгээд 7 хоногийн 6 өдөр бэлтгэлтэй бүтээсээ өдөр амжилтдаг. Амьдралын хэв маяг нэлээд өөрчлөгдөн дээ. Тэгээ яг л бүх юм яг цагтаа маргааш өглөө бидний цагт босоо тэрийг хийнгээл яг төлөвлөгөөний дагуу яг 7 хоногийн 6 өдөр бүх зүйл яг давтамжтай яг л тийм. Одоо чансаагаараа ер нь дэлхийд хийдтэй ирэмблэгдэж байгаа вэ? Дэлхийн чансаагаар одоо 2-т ирэмблэгдэж байгаа. Мэдээж магадгүй нэлийн өндөр амжилтчууд монголчуудын хувьд ер нь жим болгон чансаагаараа нэлийн дээгүр бичигддэг тийм ээ. Тэгэхээр эмэгтэй манай нэвтрүүлэг бол хүчрхэг эмэгтэйчүүдийн нэвтрүүлэг байгаа. Тэгэхээр манай нэвтрүүлгийн бас уламжлалт асуулт байдаг. Хүчрхэг эмэгтэй гэж танихаар ямар эмэгтэй хэлэх вэ? Мэдээж эмэгтэй хүн болон хүчрхэг миний хувьд бол хүн бол эмэгтэй хүн гэдэг бол агуу штэ. Их хүн болно, хүн айлын ихнэр хүн болно гэж маш олон ажлыг нэг хүн ингээд бүгдийг амжуулдаг үнэхээр агуу. Их хүний хайр, инрэл гэдэг эмэгтэй хүнээс гарамгүй тэр их зүйлийг эмэгтэй хүн гаргаж чаддаг өөрөөсөө. Тэгээд хүчтэй эмэгтэй хүн гэдэг ихлээр бүх эмэгтэй хүнийг би хүчтэй гэж боддог. Хүн болгон ээж болдог, хүүхдээ өсөгдөг. Тэгээд ерөнхийдөө эмэгтэй хүн ингээд хүчрэг байхын тулд өөрөөсөө одоо гарамгүй зүйл ингээд гаргаад тэгээ юу хүсэж чинь тэрийг ингээд хийж чаддаг. Хүнд баригдахгүй. Юу хийж чадна? Эмэгтэй хүн бол юу хийж чадна? Эрэгтэй хүнээс илүү гэж боддог миний хувьд. Тэгээд юу хиймээр энэ тэрийг ингээд хийх ёстой юм болов? Зүгээр ингээд хүн хараад хүн хүлээгээл хүний ингээд үгээр биш ингээд юу хийх хүссэн тэрийг ингээд хийх гээд өөрийгөө илэрхийлээд өөрийгөө чадахгүй байсан ч чаддаг хүн шиг тийм өөртөө ихтэй бардан байх хэрэгтэй юм болов? Миний нэвтрүүлэгт ороод хүчрэг эмэгтэй гэдэг нэвтрүүлэгт орсон. Намаа ингээ хүчрэг болоход маш их олон хүн тусалсан. Ялангуяа жудогийн холбоо маань энэ одоо боломжийг завшааныг надад бэлгэлсэн. Тэгээд жудогийн холбооныхын ерөнхийлөгч Баттуулгад ахта одоо маш их баярлдаг шүү. Итгэлийгтэй наалдахгүй илүү их хүчрэг эмэгтэй болноо гэж хэлмээр байна. Тэгэхээр одоо бүхий спортоор ер нь бүх гэхгүйгээр ер нь спортоор хичээлж байгаа эмэгтэйчүүдийг ер нь харахад гэр бүлийнхаа байдлыг ер нь хойш нь тавьдаг юм шиг санагддаг л та. За мэдээж их спорт учраас цаг зав бага. Тэгээ амжилт гаргахын тулд мэдээж тамирчин байх хугацаанд ер нь би ингээ амиа хичээсэн байх хэрэгтэй юм болов уу гэж боддог шүү дээ. Тал тийшээ ингээл гүгээл ахлаар ингээд одоо амжилт гаргасан ч юм уу амьдралаач дэвшлүүлсэн юм уу тэгээл байрандаа байх юм болов уу. Тамирчин байх ч юм бол залуу насны л одоо спорт учраас
яг тэр нэг хэдхэн жилдээ ингээд зөвхөн ингээд зорилготой ингээд үнэж бэлтгэл сургалтаа хийгээд юу ч болж исэн ямар ч зовлон тохиолдсон бэлтгэл сургалтыг хойш тавих ёсгүй болов гэж миний хувьд боддог. Мэдээж ингээд амжилт гаргаад хүсэл мөрөөдлийн оргил гаргаж байгаа бол одоо ямар ч одоо саад дотор байсан тэрийг ингээд үл тоогоод зөвхөн бэлтгэл сургалтаа хаад өөрийгөө л нэгт тавих хэрэгтэй гэж боддог миний хувьд бол. Тэгээд тэмцээн уралдаанд олон сараар явна, ээж аваасаа хол байна, дүүнэрээсээ хол байна. Тэгэл хол байж байгаа л ирсэн ирнээсээ л ганц 2 хоног бол ингээ олоолаа байхлаар айгүй ядардаг. Ингээ аль болох тусдаа ингээ ганцаараа байх гал. Хичнээн сансан ч гэсэн тэрийг ингээ бас хоош тавиал бас их тийм. Тэгэхээр 2017 таны хувьд яг ямар тэмцээнүүд хүлээж байна? Энэ онд бас ямар амжилтуудыг гаргахаар зорж байна тийм ээ? 2017 оны үед гэх юм бол одоо оролцох тэмцээнүүдийн хуваарийг өөр манай багш маань одоо гаргацсан байгаа. Одоо ийм тэмцээнд ороо. Миний хувьд 12 тэмцээнд оролцож байгаа. Мэдээж хамгийн чухал тэмцээн бол Азийн аварга, дэлхийн аварга. Тэгээд мастерс гэдэг тэмцээнүүдийг бол одоо амжилт маш одоо өндөр амжилт гаргаж медаль авах зорилготой байгаа. Тэгээд мэдээж 16 онд ингээд олон тэмцээнд оролцоод одоо бүгднээс нь медаль авсан учраас тэр амжилтаас баттгаад оролцсон тэмцээн болгоноос одоо медаль авах өнгөний хөврөх гэдэг юм уу тийм зорилго тавьж амжилтаа ахиулах зорилго байна. Тамирчин хүний хувьд бол тэмцээндээ оролцоод маргаашнаас нь баг бэлтгэлдээ орж идэг шүү дээ тийм ээ. Одоо ер нь бэлтгэлээ хэрэг хийж байна. Бэлтгэлээ ер нь хийж байгаа. Олимп тусаад би барилдаад хүрэл медаль аваад маргааш өглөөнөөс нь л бэлтгэлээ эхэлсэн. Багштайгаа зөв горооснгүйгээл хүчний бэлтгэлээ хийгээл тэрнээс амарсан үе ерөөсөй байхгүй байгаа. Тэгээд төсөлтөө бэлтгэлээ өргөжлүүлсээр л байгаа. Тэгэхээр бас 2017 он гарахад одоо хэдхэн цаг үлдээд байна тийм ээ. Тэгэхээр зэрэг ер нь хоёулаа шинэ жилийн дурсамжийг бас иргэнсгээ өөрөө бас энэ шинэ жилийн баяр гэр туртай шинэ жилийн холбоотой бас дурсамжаасаа бидэнд хуваалцвал. Шинэ жилийн баяр миний хувьд хамгийн чухал баяр гэж боддог. Яг ч юм одоо ингээд бүтэн жил өнгөрөөд оны төгсөлд ингээд за энэ жил чи юу хийгээд юу бүтээч вэ би ингээд ямар үр дүнтэй жил байваа гэ өөрийгөө дүгнээд тэгээд за одоо энэ жил чи нэр ингэсэн юм байх шүү дараа жил одоо энэс илүү зүйл бүтээх юм байх шүү гэд өөртөө ингээд зорилго тавиад би тэрийг ер нь байнга бичтгэлдээ ер нь бол ингээд за тэгэхгүй бол одоо мартна гэдэг юм уу те жил болгон ингээд за би энэ жил ийм юм хийсэн юм байна дараа жил тийм хийх юм байх шүү гэд бичсэн юм а дараа жил ингээд өнгөрөнгүүд түрүү жил чи ингэж бичсэн юм байна бараг л зорилгоо биелүүлсэн юм байх шүү. Хийг бүтээх гэсэн юм бас түүсэн байх шүү. Өөрт их дүгнэлт хийдэг. Тэгээ шинэ жилийн хамгийн дурсамжтай зүйл гэх юм бол мэдээ шинэ жил хамгийн гоё баяр хүүхэд насанд л хамгийн гоё байсан. Тэгээд ер нь бол барилдсанаас хойш баяр ёслол гэдэг зүйлийг хүртэл хоошоо тавьдаг. Цагаан сараар гэдэг юм бол сүүлийн 4-5 жил цагаан сараар Монгол байгаагүй. Нэг ч автаа зодож чаддгүй. Тэгээд шинэ жилийн үед гэдэг юм бол энэ жил Монголд одоо шинэ жил оноо гаргах чинь тэгээд ээж автагаа халуун ам бүлээ он гаргаж чадсан маш их баяртай байна. Тэгээд ийм одоо завшаан гэх юм уу да ээж автаа он гаргана гэдэг бол маш ховор штэ тавьчихсан хүмүүст бол баяр тэмдэглэж одоо оноо гаргана гэдэг бол энэ жил маш аттай байна би. Тэрийнхээ хамт оноо өгтөж байгаа да. Тэгэхээр аав ээж гэсэнд одоо олимпийн хүрэл медаль авсан үеэр аав ээж өмнөстэй хамгийн их баярлсан хүн баг тийм ээ. Тэглгүй яг хөө мэдээж дөнгөж медаль авангууд уцаараа уйлаад ингээ үг хэлж чадахгүй. Тэгээ тэрний ингээ би сарын дараа ирсэн байгаа олимп туснаас хойш сарын дараа ээж автаа уулзгаар ирсэн. Тэгээд тэгж яах шиг баярлж ерөөсө дуусаагүй. Хараад уйлаад ингээ үг хэлж чадахгүй. Тэгж их баярлсан байсан ээж аав маань. Тэгэхээр одоо хүчрхэг эмэгтэйчүүд гэх тэгэхээр таны хувьд ер нь үлгэр дуурайл авъя гэсэн юм эмэгтэй байдгүй тамирчин хүнийхээ хувьд эмэгтэй хүнийхээ хувьд тийм ээ үлгэр дуурайл авдаг нэг эмэгтэй хүн байдаг шүү дээ тийм ээ таны хувьд ер нь яг ямар эмэгтэйгээрсэн үлгэр дуурайл авъя гэж боддог вэ? Миний хувьд ер нь ээжээсээ л үлгэр дуурайл авъя гэж боддог. Миний ээж маш сайн эмэгтэй хүн, маш сайн ээж, маш сайн эхнэр өөр хүүхдүүдтэй өргөлж халамжтай. Тэгээ өдөө зэрэгтэй намайг ингээд сайн хүн болгоод хатуужилтай эмэгтэй хүн болгоод өөршөө болгож өсгөж яваад маш их баяртай байна. Тэгээд илүү их хичээгээд ээж болж, эхнэр болж, хүчтэй эмэгтэй болно л гэж. Энэ завшааны далимдуулаад ээжтэй маш их хайртай шүү охин нь. Ээжийнхээ хүчтэй эмэгтэй болно, хүчрхэг байх болно. Ээжтэй маш их хайртай шүү охин нь илүү их зүйлийг бүтээх болно гэж хэлмээр байна. За тань шинэ оны мэд төргийн 2017 таны экспортод бас өндрөөс өндөр амжилтыг хүсье. За баярлалаа. Тэгээд энэ завшааны далимдуулаад Монголын ард түмэндээ одоо мэдчлээ бас дэвшүүлмээр байна. Тэгээд намайг үргэлж
дэмждэг, миний талд байдаг. Ялагдал бүхэнтэй минь цуг байж, ялагдлын минь алдааг одоо ингэж хийлдэг. Миний одоо тэмцээн бүхэнтэй, ялалт бүхэнтэй хамт байдаг. Та нартай маш их баярлалаа шүү. Үргэлж хамт байгаараа та нарын итгэлийг алдахгүй цаашид илүү их хичээх болно гэж хэлмээр байна. Тэгээд Монголын арт түмэн маань 2017 онд эрүүл их байж Аз жаргалаар дүүрэн амжилт бүтээлээр дүүрэн байх болтгоо гэж хэлвэе. Өөрөө хүн болох өөрөө эцэг одоогийн 70 кг барилдаг Цэндой шиг наран жаргал гээд охинтой барилж исэн. Тэр маань 44 кг барилж исэн. Одоо 70 кг барилттай болсон. Би 48 кг барилж байгаа. Тэгээд наран жаргалтаа хамгийн ихний тэмцээн дээр яалагдчихсан. Олон улсын тэмцээнд анх хэрхэн оролцож явах боломж нэгдэж байсан бэ? Олон улсын тэмцээнд 2011 онд хамгийн анх орсон. Хонконгод нэг олон улсын тэмцээн болдог 3 сар болгон жил болгоно. Тэр тэмцээнд одоо Инхбатар агш маань яваад одоо ингээ олон улсын тэмцээнд оролцоод үзээ тэгэж хамт хэрэгтэй урам зориг орно. Чи ингээ гадаадын хүчүүд ямар барилддаг юм бэ? Тэмцээн орлоо яаж болдго юм бэ гэдгийг үзээд тэр миний охин гээд намайг явуулчихсан. Ер нь тэв дэлхийд тийм их орныхоо нэрийг ингээ гаргаад барилдаа тавьж байгаа тэр сэтгэл мэдээж өндөр байдаг үз. Тэрийг бол одоо тамирчтай сүрхийнч мэдрэхээргүй тийм гоё мэдрэмж байдаг. Тэр үед одоо үгээр бас илэрхийлэхээ аргагүй. Тэгэл тэмцээн дууссан ч гэсэн ингээ эргээд ингээ тэмцээнээр бодоход яхаал Шинэ оны мэд хүргэе үзэгчдээ хүчрхэг эмэгтэйчүүд нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. Тэгэхээр өнөөдөр манай баярын дугаарт Казахстан улсын гавьяа тамирчин Рио 2016 зуны олимпийн хүрэл медальт гал бадрахын утган цэцэн өргөцсөн байгаа. Манай урилгыг хүлээн авч манай студид хүрэлцээрсэн танд баярлалаа. Тань шинэ оны мэд хүргэе. За баярлалаа. Тэгээд намайг нэвтрүүлэгтээ урьж оролцуулж байгаа та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд үзэж байгаа хүмүүстээ ч гэсэн шинэ оны мэд хүргэе. За тэгэхээр одоо 2016 одоо өнгөрч байна. 2017 он тун удахгүй гарах гэж байна. Тэгэхээр таны хувьд одоо 2016 хэр ямар жил байна? Миний хувьд таныг маш их ол зомогтой, маш их амжилттай энэ жил байсан гэж төгөөж байгаа. За миний хувьд 2016 он бол маш их ээдрэгтэй بود маш амжилттай жил байсан. Тэгээд олимпийн ирэхээ яг жилийн өмнө олимпийн ирэх байтугад ямар ч рит огшоол дахиад яг тэр үедээ очихлоор аюу тийм гоё мэдрэмж авдаг. Хинч одоо тамирчтай зүр хинч тэр мэдрэмжийг бол авч чадахгүй байх гэж би боддог. Тэгэхээр тамирчин хүнд бас тэгээ мартагдшгүй ялалт гэж байдаг бах тий. Таны хувьд ер нь яг энэ 2008 оноос хойш хичээлж байгаа энэ хугацаанд ер нь яг хамгийн сэтгэлд хоногсон тэмцээн тэр ялалт яг ямар тэмцээн байсан бэ? Миний хувьд хамгийн мэдээж Риогийн олимпийн хүрэл медалийн төлөв барилдан байгаа. Гэхдээ миний хувьд бол 2016 оны Парисын их дуулгын тэмцээний 2 дугаар тойргийн барилдаа миний хувьд маш мартагдахааргүй тийм барилдаа жиддэг. Тэр үед ингээд би аягүй шийтцэн, юунаас ч яахгүй ингээд тэр үед ингээд бүр өөрийгөө ингээд орчлонгоос таслаад ингээд төлөвлөж чадсан. Яг төлөвлөснийхэн дагуу ингээд барилдаад яг өөрийнхөө бодсноор барилдаж чадсан. Тэгээд ялалт авсан байд. Одоо сая Риогийн олимпиад натам төрөл авсан Кондо Ами гэдэг Япон улсын бүхийг яасан байгаа. Тэр ялалт бол хамгийн мартагдахааргүй ялалт. Тэгэхээр 2010 ямар ч анхгүй бүх зүйлээ тгээс эхэлж исэн. Тэгээд энэ 16 онд одоо бүх зүйлийг эхнээс нь эхлээд амжилттай одоо ингээ өргөжлүүлж явж байгаа маш их баяртай байна. Тэгээд 2014 онд олимпийн ирэхээ авсан, олимпиад оролцсон, олимпиас медаль авсан. Тэгээд оролцсон 15 тэмцээнээс 14 медаль байгаа. Сүүлийн тэмцээндээ 5 дугаар байранд орсон. Тэгээ ерөнхийдөө маш амжилттай жил болж өнгөрч ин. Тэгээ эх жил маань ч гэсэн энэс илүү их амжилт гарах байх гэж бодож байна. Тэгэхээр манай хүчрхэг эмэгтэйчүүд нэвтрүүлэгт маань одоо салбар бүртээ амжилттай ажиллаж яваад тийм хүчрхэг дайчин эмэгтэйчүүд маань өргөдөө оролцдог байгаа. Таны хувьд бол спортын салбарын төлөөлөл болгож таныг урьсан байгаа. Тэгэхээр таны одоо спортын гараа анх хэрхэн эхэлж байсан түүхээ бас эргэнсэхгүй. За би жудо бөхөр 2008 оноос эхлэн хичээлсэн байгаа. Тэгээ өмнө ямар нэг спортоор хичээлж байгаагүй. Тэгээ гинтл одоо найзтайгаа хамт жудо бүхийн секцэнд ороод тэгээд
ер нь дуртай болоод яг энэ спорт л надад тоглох юм шиг санагдаад тэгээд ягаад ч өмнө нь өөр спортоор хичээлэг өрнөс энэ спортод татагтаад одоо өдийг болтол хичээлж байгаа. Тэгээд цаашдаа ч гэсэн илүү их одоо хөдөлмөрлөөд хичээлэх болно. Тэгээд энэ спорт бол маш сайхан спорт, хичүүдэгтэй спорт л та хүний хөндлөх, хүмүүжих бүх зүйлийг энэ спортоос авч болдгоор маш давуу талтай. Ер нь энэ спортод ороход гэр бүлийнхний зүгээс хэрэг хүлээж авч ирсэн юм. Хиндээ бол эмэгтэй хөлт байдалд нэхэр ээж жоохон дургуутдаг гэсэн. Тэгээд аа бол анханасаа их хэмжээний бэлтгэл төрүүлж өгнө. Өнөөдөр миний ах ямар их сурсан гэж орой болгон сурсан мэхээ аавдаа үзүүлээл. Тэгдсэн дээ аа маань их дэмждэг байсан да. Тэгээд сүүлдээ нэг өөрөө бэлтгэлтэй дуртай болоод тэмцээс медаль аваад ирсэн чи ээж маань бас их дэмжээд миний хүн бас болох юм биш үү. Энэ бүр хичээллээд амжилт гаргах одоо боломж нөөц байгаа юм биш үү миний охин гэд маш их дэмждэг болсон. Танай одон ер нь харилцдаг хүн бий юу? Манай одон бүх одон байхгүй. За таны анхны тэмцээн ямар тэмцээн байсан бэ? Тэр тэмцээн дээр амжилт гаргаж яваа. За хамгийн анхны тэмцээн гэх юм бол би 7 хоног бэлтгэл хийгээ. Тэгээд Монгол улсын өсвөрийн улс авахд оролцож байсан, дарахад болж байсан. Тэгээд тэр